Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдрийнхөө энэ дугаараар би дараагийн 3 сарыг хэрхэн төлөвлөх вэ тухай ярих хүсэлтэй байна. Яагаад би өнөөдөр энэ бичлэгийг оруулах болсон бэ гэвэл 2021 он дуусахад ердөө 3 сар үлдчихэд байна. Тийм болохоор би таныг энэ оноо үр бүтээлтэй өнгөрөөгөөсэй гэж бодож байгаа учраас дараагийн 3 сараа төлөвлөхөд нь туслая гэж шийдлээ л дээ. Тэгэд яагаад дараагийн 3 сарыг төлөвлөх гэж те? Яагаад 1 сар биш? Эсвэл хагас жил биш? Эсвэл 2 сар биш? Тийм ээ, яагаад заавал 3 сарыг төлөвлөх вэ гэвэл яагаад гэвэл 3 сар бол ямар нэгэн ажлыг гүйцэтгэх гэхэд хангалттай хугацаа гэж үздэг. Жишээлбэл бизнес эрхлэгч хүний хувьд та хийх ажлууд зөндөө байгаа. Тэгээ бүгдээрингийн нэг доор хийх боломжгүй. Гэхдээ аль нэг ажлыг 3 сар хийснээр түүнийгээ амжилтаа хийж дуусгах хангалттай хугацаа гэж үздэг л дээ. Хэрвээ 3 сараас бага болоод ирэхээрээ хангалттай хугацаа гэж үздэггүй, хангалтгүй. 3 сараас илүү их болоод ирэхээрээ хүний анхаарал сарндаг. Мөн хүн залхаж эхлэх сөрөг нөлөөтэй байдаг гэж үздэг. Тиймээс 3 сар бол яг оновчтой хугацаа гэж үздэг. Та хүс хий хүр Ука төмрийн хамт подкаст сонсож байна. Та энэ подкастаас оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлээ хамтд нь тууштай хөгжүүлж бизнесийн, фитнесийн, хувийн амжилтанд хүрэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө, арга барилуудаас суралцах болно. Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол наашаа суугаад подкастаа сонсноо. За тэгэхээр дараагийн 3 сарыг хэрхэн төлөвлөх вэ тухай ярий. Тэгэхээр үүнд би 5 алхмыг оруулж байна. Хамгийн эхний алхам юу вэ гэвэл та дараагийн 3 сард яг юу хийх вэ гэдгээ тодорхойлно. Юун дээр анхаарах вэ, юун дээр ажиллах вэ гэдгээ маш сайн нарийн тодорхойлох болно. Мэдээж бизнес эрхлэгчийн хувьд би түрүүн хэлсэн. Хийх зүйл зөндөө байгаа тийм ээ. Гэхдээ бүгдээрингийн нэг дор хийх боломжгүй. Жишээлх юм бол таны тийм ээ энэ жилийн зорилго вебсайт хийх байж болно. Аль болох олон видео бичлэг тийм ээ YouTube бичлэгүүд хийх байж болно. Захим сургалтууд шинээр гаргах байж болно. Ном бичих байж болно. Шинэ бүтээгдэхүүн нэг зах зээлд таниулах байж болно. Шинэ бүтээгдэхүүн бүр цоо шинээр гаргаж ирэх байж болно тийм ээ. Шинээр худалдан авагчид олох байж болно. Тэгэхээр энэ бүгдийг нэг доор хийх боломжгүй. Тиймээс хамгийн түрүүнд дараагийн 3 сард аль дээр нь ажиллах вэ? Алин дээр нь ажиллах вэ гэдгийг маш сайн нарийн тодорхойлно. Жишээлх юм бол имэйл листээ нэмэгдүүлэх байж болно. Зөвхөн имэйл листээ нэмэгдүүлэх дээр би дараагийн 3 сард анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл зөвхөн бизнесээ ил гаргаж ирэх тал дээр би дараагийн 3 сар анхаарлаа төвлөрүүлнэ. Эсвэл зөвхөн подкаст хийх дээр, эсвэл шинэ бүтээгдэхүүн нэг зах зээл дээр танилцуулах дээр ажиллах боломж гэдэг юм уу. Захим сургалтууд гаргаж ирэх дэрч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр дараагийн 3 сард яг та юун дээр ажиллах вэ? Эсвэл ганцхан юм дээр үү, 2 юм дээр үү, 3 яг юун дээр ажиллах вэ? Түүнийгээ тодорхойлно гэсэн үг. Ингээ хоёрдугаарт тухайн гүйцэтгэх ажлаа дотор нь задлж төлөвлөнө. Би жишээ авъя. Хэрвээ та подкаст гаргахаар төлөвлөж байгаа бол тийм ээ. Та юугаар яаж подкаст хийхээ төлөвлөнө гэсэн үг л дээ. Хичнээн дугаар гаргахаа төлөвлөнө. Тэгээд яг ямар хүмүүсийг үрж ярьсан. Жишээлбэл та хүмүүсээс ярьслага авах хүсэлтэй байгаа бол ямар хүмүүсээс ярьслага авах вэ гэдгээ төлөвлөдөг ч юм уу тийм ээ. Хэрвээ та хүмүүсээс ярьслага авахгүй өөрөө те соло подкаст хийх хүсэлтэй байгаа бол та ямар сэдвээр ярих вэ? Түүнийг бэлдэх жишээртэй. Тэгээд таны подкастыг яг ямар хүмүүс сонсох вэ гэдгээ тэ ямар хүмүүстэд хэрхэн яаж түгэх тухай бас төлөвлөж болно тийм ээ. Жишээлбэл та жилдээ 52 дугаар гаргах хүсэлтэй байлаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл 7 хоногт 1 дугаар гаргахаар төлөвлөж байгаа бол та дараагийн 3 сард хичнээн дугаарыг гаргах вэ.
зарим хүмүүс 3 сардаа жилийнхээ подкастыг хийгээд дуусгачдаг. 3 сард за би 3 сард ерөөсөө бүтэн жилийнхаа подкастыг бэлтчихье. Тэгээд бэлдснийгээ 7 хоног бүр жижигээр цацхаар цагийн хуваарьтаа оруулах жишээтэй. Эсвэл хагас жилийн хийгээд урьдчилаад хийх ч юм уу. Эсвэл 8 сарынхаа урьдчилаад хийгээд дараагийн 3 сар дээр зөвхөн түн дээр анхаарлаа төвлөрүүлж ягаад тэр бүгдийг гаргах жишээтэй. Хэрвээ та аль болох олон хүнд бизнесээ таниулах байлаа гэж бодъё. Тэгэхээр бизнестэй олон хүнд танилцуулахын тулд хамгийн түрүүнд хийх ажил юу вэ гэвэл мэдээж зар сурталчилгаагаа орно. Тийм ээ. Тэгэхээр зар сурталчилгаагаа дотор нь задлана гэсэн үг л дээ. Үүнд телевиз, радиогийн зар гүйлгэгч байдаг юм уу, сошиал медианууд дээр идэвхтэй болох, тийм ээ. Идэвхтэй болохын тулд та яг юу хийх вэ гэдгээ тодорхойлох, аль болох олон ярилцлаганд оролцох уу, тийм ээ. Эсвэл аль болох олон хүмүүсийг зочноороо авчирж ирж ярилцах уу, тийм ээ. Гэх мэт яг хэрхэн яаж ажиллахаа бүгдийг задлж бичнэ гэсэн. Нэгсэндээ бизнес ээл гаргаж ирэхэд тэ аль болох олон хүний нүдэнд харагдан шүү дээ. Тэ харагдахаар юу хийх боломжтой тэр бүгдийг хийн гэсэн үг л дээ. Тэгээд түүнийгээ нэгэнгүү бичиж төлөвлөх. Хэрвээ та шинэ бүтээгдэхүүнээ зах зээл дээр танилцуулахаар төлөвлөлөө гэж бодъё л доо. Магадгүй та цоо шинээр бүтээгдэхүүн гаргасан байж болно. Эсвэл та шинэ бүтээгдэхүүн гаднаас импорт оруулж ирсэн байж болно. Тэгээ түүнийгээ зах зээл дээр танилцуулахаар төлөвлөлөө гэж бодъё. Тэгвэл танилцуулахад та яг ямар алхам хийх вэ? Түүнийгээ тодорхойлоод дараагийн 3 сар зөвхөн түн дээрээ анхаарах. Жишээлбэл шинэ бүтээгдэхүүн гаргах эхний алхам худалдан авагчаа шинэ бүтээгдэхүүн гаргахтаа бэлтгэх байж болно, тийм ээ. Энэ шатанд юу орох вэ гэдгээ нарийн төлөвлөх. Тэгээд бэлэн болсон худалдан авагчдаа бүтээгдэхүүнээ танилцуулах байж болно. Тэгээд дараа нь бүтээгдэхүүний тухай мэдлэг худалдан авагчтай олгож ийж болно, тийм ээ. Тэгээд борлуулалтаа хийх жишээтэй үүний тулд яг яах ёстой вэ гэдгээ нарийн задлж бичнэ гэсэн үг. Хэрвээ та захин хичээл гаргах байлаа гэж бодоход захин хичээл гаргахад яг юу хийх вэ гэдгийг төлөвлөж дараагийн 30 хоногт зөвхөн түүн дээрээ анхаарах. Имэйл листээ нэмэгдүүлэхээр байлаа гэж бодъё. Тэгвэл үүний тулд юу хийх вэ гэдгээ тодорхойлно. Жишээлх юм бол хүний имэйлийг авахын тулд, тийм ээ, хүний имэйлийг зүгээр авчих болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр имэйлийг авахын тулд түүний оронд та юу өгөх вэ гэдгийг бодоод түүнийгээ бэлтгэхийн тулд та юу хийх вэ гэдгийг тодорхойлох байж болно, тийм ээ. Тэгээ бэлэн болсныгоо яаж олон хүмүүст мэдэгдэх вэ гэдгээ бас тодорхойлж болно. Тийм учраас юу бүгд хийн тэр бүгдийг маш сайн дотор нь задлж бичнэ гэсэн. Тэгэхээр эхний алхам яг юу хийхээ тодорхойлно. Хоёр дахь алхам тэр хийх гэж алхам бол хийх гэж байгаа зүйлээ дотор нь задлана гэсэн үг л дээ. Ингээ 3 дахь алхам юу вэ гэвэл энэ нөгөө дараагийн 3 сараа жижигээр сараар болгон хуваагаад нөгөө хийх гэж байгаа задлсан ажлуудаа хуваарлна гэсэн үг. Тэгэхээр эхний сард нь та яг юу хийх вэ? Хоёр дахь сард нь та яг юу хийх вэ? Гурав дахь сард нь та юу хийх вэ гэдгээ бүгдийг хуваарлж хийн гэсэн үг л дээ. Жишээлбэл та дараагийн 3 сард подкаст хийхээр бол түрүүн хэлсэн зарим хүмүүс бүтэн жилийнхээ дугаарыг урьдчилж хийдэг, зарим нь 8 сар, зарим нь хагас жилийнхээ дугаарыг урьдчилаад хийгээд түүнийгээ жижигээр 7 хоног бүртэн түгээдэг байх жишээтэй те. Тэгэхээр та хичнээн дугаар хийх вэ? Түүнийгээ 3 сартаа хуваагаад тийм ээ. Магадгүй эхний сард сэдвээ сонгож контентоо бэлтэх байлаа гэж бодъё, тийм ээ. Тэгэхээр та эхний сард зөвхөн бүх сэдвээ бэлтээ контентоо бичих шаардлагатай байлаа гэж бодлоо. Тэгэхээр та 6 сарыгаа урьдчилаад 3 сартаа хий гэж бодлоо. 6 хагас жилийнхаа контентыг бэлтлээ гэхээр чинь та 7 хоногт нэг контент гаргалаа гэхэд сард 4 контент, 2 сард 8, 3 сард 12 контент, 6 сард 24 контент та хийх хэрэгтэй болно. Тэгэхээр 24 дугаар хийх, 24 дугаарын 24 контент бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ 24 дугаараа эхний сард хийлээ гэж бодох юм бол та өдөрт хичнээн контент бүтээх үгвэл өдөр болгоно нэг контент бүтээжээж эхний 24 хоног та 24 контенттай болно. Тэгээд 24 тэгэхээр та цаана танд 6 хоног байх жишээ тэ тэр 6 хоногтой бас юу хийх үү гэдэг юм уу тэ тэрийг бүгдийг наривчилж гаргана гэсэн үг. Тэгэхээр та эхнийхээ сард яг юу хийх вэ? Контентоо бэлдэнэ. Хоёр дахь сард зураг авалт бичлэг хийх тийм ээ.
байж болно. Ингээ 3 дахь сарда түүнийгээ түгэх байж болно. Яг хэрхэн ямар замаар яаж тэр контентоо хүмүүст түгэх вэ? Тэ зүгээр гаргаад орхичих биш, тэрийгээ сошиал медиагаараа түгэх байж болно, тийм ээ. Зар сурталчилгаа гүйлгэх байж болно. Хэрхэн яаж түгэх вэ, тийм ээ. За дараагийн нэг жишээ татъя л да. Хэрвээ та бизнесээ ил гаргаж ирэх тал дээр дараагийн 3 сар ажиллахаар бол та бизнесээ ил гаргаж ирэх системтэй болох хэрэгтэй. Өндөр хүмүүс их алдаа гаргадаг. Бид үргэлж бизнесээ бусдад таниулж, олон хүнд хүргэж ил гаргах хүсэлтэй байна те. Үүнийг зөвхөн дараагийн 3 сард хийгээд зогсчих биш. Ер нь бол үүнийг бид ерөнхийдөө бол бид байнга хийж байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнд байнга хийж байх учраас тийм ээ. Хэрвээ та дараагийн 3 сард бизнесээ ил гаргаж ирэх маш үр дүнтэй систем гаргаж ирээд те түүнийгээ туршиж үзээ тэр чинь амжилтанд хүрэх юм бол та 3 сарын турш бизнесээ ил гаргаж ирэх системтэй болчихлоо гэж ойлгож болно. Тэгээд тэр системээрээ ажилласнаар таны бизнес олон хүнд танигдах болно. Ингэж системээр ажилласнаар та маш их олон цаг хэмнэх болно. Маш их хурдан үр дүнтэй байж тийм ээ амжилтанд хүрэх боломжтой. Хэрвээ та шинэ бүтээгдэхүүнээ тийм ээ дараагийн 3 сард зах зээл дээр танилцуулах гэж байгаа бол мөн ялгаагүй шинэ бүтээгдэхүүн танилцуулах системтэй болох жишээтэй. Ингэснээр шинэ бүтээгдэхүүн гаргах болгондоо юу блэ яах блэ гэхгүй яг л нөгөө бүтээсэн системээрээ ажиллана гэсэн үг. Жишээлх юм бол эхний сард шинэ бүтээгдэхүүн гаргахтаа худалдан авагчдыгаа бэлтгэх. Бүтээгдэхүүнийхээ тухай худалдан авагчдыгаа мэдлэгжүүлэх тийм ээ. Имэйл листээ нэмэгдүүлэх ажлыг хийж болно. Тэрийг нэг бүрчлэн маш сайн задлаад сайн төлөвлөн тийм ээ. Дараагийн сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж зар сурталчилгаагаа явуулах байж болно. Ингээ 3 дахь сард борлуулалтаа эхлүүлэх жишээтэй. Тэгэхээр яг үүнийхээ дагуу яг юу хийх ёстой бүгдийг нь нарийн төлөвлөөд нэг системэнд оруулах хэрэгтэй. Ингэснээр хамаг ажлыг хөнгөвчилж байгаа. Тэгээ дараагийн удаа те ямар нэг юм хийх болох юм бол зөвхөн тэр системээ дагаад ажиллах жишээтэй. Ингэснээр маш их цаг хугацаа хэмндэг, маш их давуу талтай. Тийм учраас та систем гаргаад ажиллаад үзээрэй. Тэгэх юм бол хэрхэн үр дүнтэй байдгийг та өөрөө мэдэх болно. Ингээд 4-р 1 сарыгаа задлж 7 хоног болгож төлөвлөнө. Түрүүн 3 сарыгаа задлаад 1 сар болгож төлөвлөсөн шүү дээ. Эхний 1 сард нь юу хөө, 2 сард нь юу хөө, 3 сард юу хөө. Тэгэхээр 1 сарыг нь аваад тэр 1 сарыгаа дотор нь задлаад тэрийгээ 7 хоног болгож төлөвлөж ажлуудаа 7 хоногт нь хуваарлна гэсэн үг л дээ. Жишээлбэл та подкаст хийхээр бол эхний сард сэдвээ сонгож контентоо бэлтгэх байлаа гэж бодъё. Тэгвэл та яг ямар сэдвэр бичих вэ гэдгээ тодорхойлно. Үүний тулд таны худалдан авагчид ямар асуулт асууж байна, тэд юу хүсэж байна, гэх мэтийг олж мэднэ. Мөн сэдвийнхээ дагуу ямар зочин авчирч ирж яриулах вэ, тэдгэр хүмүүсийг тогтоож холбоо барьж цаг товлох, мөн өдөрт хичнээн контент бэлдэх вэ зэргийг наривчлан гаргана гэсэн үг. Тэгээд 7 хоногийнхоо цагийн хуваарийг түүнийхээ дагуу гаргана. Ингээд 5 дугаарт ингээд бүх гаргасан тэр төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана гэсэн үг. Бизнесээ дараагийн түвшинд аваачихын тулд бид хийх ажлуудаа маш сайн төлөвлөж мөн системтэй ажиллах хэрэгтэй болно. Ингэснээр бид амжилтанд хүрэх болно. Тиймээс та өнөөдөр ерөнхийдөө яг ямар шум маягаар те ер нь хэрхэн ажиллахаа товчхон энэ дугаараас мэдэж авсан болохоор өнөөдөр сууж байгаад энэ 5 алхмын дагуу төлөвлөгөөгөө гаргаарай. Тэгээ төлөвлөгөөнийхөө дагуу ажилласнаар та энэ оноо үр бүтээлтэй өнгөрөөж мөн эх ондооч гэсэн их зүйлийг хийж бүтээх болно. Хэрвээ танд өнөөдрийн дугаар таалагдсан бол таалагдсан гэдгээ илэрхийлээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн миний дараагийн дугаарыг алгасахгүй сонсох хүсэлтэй байгаа бол та миний подкаст subscribe хийгээрэй. Хэрвээ та YouTube дээр сонсож байгаа бол миний YouTube сувагт бас subscribe хийж болно. Ингэснээр та миний дараагийн хэрэгтэй мэдээллүүдийг алгасгүй цаг бүртэн сонсоод өөрийнхөө амьдралд, бизнестэй тийм ээ өөрийнхөө амжилтанд хэрэгжүүлэх боломжтой, цаг алдахгүй хэрэгжүүлэх боломжтой болно. За тэгэхээр өдрөө сайхан өнгөрөөгөөрэй.
хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.